What are you reading? The Dance of Dragons. What's it about? It's the story of the fight between Rhaenyra Targaryen and her half-brother Aegon for control of the Seven Kingdoms. Both of them thought they belonged on the Iron Throne. When people started declaring for one of them or the other, their fight divided the kingdoms in two. Brothers fought brothers. Dragons fought dragons. By the time it was over, thousands were dead. Game of Thrones зурлал эхлэхэд Роберт Баратион хаан болоод 17 жил болсон байдаг. Роберт Баратион, Ned Stark, Jon Arryn тэргүүтэй ноёдууд нийлэн 2 дугаар Aerys Targaryen хааны эсрэг Westeros-ыг хамарсан том бослог гаргаж сүүлдээ иргэний дайн болж эцэст нь Роберт ялж хаан болсныг гал мөсний дуун зохиолын түүхэнд Робертийн бослог хэмээн нэрлэдэг. But the peace and prosperity of nearly 3 centuries of Targaryen rule was shattered by the usurper, Robert Baratheon, and his band of traitors. 2 дугаар Aerys Targaryen нь Targaryen удам хаан засгийн 17 дахь бөгөөд сүүлчийн хаан байсан юм. Aerys залуудаа уг нэг ухаантай, ээлдэг, алсын хараатай хаан байсан ч амьдралынхаа сүүлийн он жилүүдэд сэтгэл зүйн улам докторгүйжиж, үе олон гамшигт явдал өөрт нь болон эргэн тойронд нь тохиож, мөн ойр дотныхоо хүмүүстэй хагаралдан муудалцаж, олон зүйл давхцснаар эцэст төгсгөлд нь Westeros-ийн түүхэнд хамгийн муу хаадын нэг, галзуу хаан буюу Mad King хэмээн муугар дурсагдах болсон юм. Burn them all! Where's my sister? House of the Dragon зурлал эхлэхэд Westeros-ыг эзэрхийлж нэгтгэсэн Aegon хааны ачгүй 1-р Jaehaerys буюу хөгшин хаан заламж халагаараа Viserys Targaryen-ыг нэрлэж хаан сэнтэд сууж буугаар үндсэн өрнөл эхэлдэг. That Prince Viserys Targaryen be made Prince of Dragonstone. Targaryen-ийн удам Westeros-ыг захирсан хаанчлал нийтдээ 283 жил үргэлжилсэн байдаг. Энэ олон жилийн хугацаанд Targaryen-чууд болон Westeros-ийн түүхэнд олон томоохон үйл явдал, дайн, услаг болж иргэд ноёд хаад ялгаагүй өвчин зовлонд нэрэгдэж байсан. Тэр дунд Targaryen-чуудын эрх мэдэл, хүч чадал, бахархал, удам угсаас улархад бүхэл талаараа хамгийн хор уршигтай, гарц гарсан харамсалтай түүх бол Луудын бүжиг буюу Targaryen-чуудын иргэний дайн юм. Төмөр сэнтэд хатан хаан Rhaenyra суух уу? Эсвэл Viserys хааны хүү Aegon суух уу? Энэ том өрнөл түүх 1-р Aegon хаан Westeros-ыг нэгтгэснээс 129 жилийн дараа буюу байлдан дагууллын дараах 129 онд эхэлж буй юм. Тэрхүү Targaryen-чуудын иргэний дайныг харуулах House of the Dragon зурлалын шинэ бүлгийн шинэ ангийг 7 хоног бүрийн 5 гарагт Монголд оруулахтайгаар Univision HBO багцаас хүлээн авч үзээрэй. HBO багцаа идэвхжүүлэхдээ Toki аппликейшны Movies-ээс сэтвчээрээ төлөөд 50% буцаан олголтыг авах боломжтой. Харин бидний мэдэх Game of Thrones-ын үйл явдал эхлэхэд Daenerys болон түүний ах Viserys Targaryen гэсэн амьд үлдсэн хоёрхан Targaryen удмынхан гардаг. Viserys of House Targaryen, the third of his name, the rightful king of the Andals and the first men, and his sister Daenerys of House Targaryen. Тэдний үг дээдс юунаас болж хагаралдаж, ямар асуудлаас үүдэн өдийн хэмжээнд хүртлээ сүрэхэд хүрсэн тэр хүч чадал, эрх мэдэл, мөн мэдээж хүчрхэг луунуудад юу тохиолдсон гэдгийн эхлэл суурийг бид House of the Dragon-аас үзэх юм. Бидний хамгийн сайн мэдэх дүрүүд гэр бүлүүдээс Ned Stark-ийн үг дээдс, Winterfell-ийн ноён, хойд нутгийн захирагч Rickon Stark, House of the Dragon цуурлын 1-р бүлэгт King's Landing дээрж Rhaenyra-г Viserys-ийн заламжлагч гэдгийг хүлээн зөвшөөрч андаа тангараг өргөж буйгаар гардаг. Rickon Stark, Lord of Winterfell. Харин түүний хүү эцгийнхээ залгамж халаа ноён Cregan Stark 2 дугаар бүлгийн эхний анги дээр Rhaenyra-гийн хүү хууль ёсны залгамжлагч Viserys Valerian-тэй уулзаж буугаар гарсан. Do you think my ancestors built a 700-foot wall of ice to keep out snow and savages? What does it keep out? Death. Stark-уудтай адил Westeros 7000 жилийн түүхтэй нөлөө бүхий удам гэр бүл бол Lannister-ууд. Lannister always pays his debts. Тэд хизээд хамгийн баян чинээлэг, улс төрд нөлөөтэй байсан гэр бүл. Нэгэн цагт хаадч байсан үе бий. Aegon Targaryen эгч дүүс эхнэрүүд болон 3 луутайгаа Westeros-ыг эзлэхээр ирэхэд Lannister овгийн Loren хаан, Gardner овгийн Meryn хаантай хамтран баруун өмнөд нутгийн 2 хаан тусыг нийлүүлэн агуу том арин босгож эсэргүүцэн Blackwater өмнөд хэсэгт орших талд тулалдсан байдаг. Хэдийгээр тэд 2 хаан тулсын 55,000 гаруй зэрэгтэй Aegon 11,000 орчим зэрэгтэй байсан ч түнд Balerion, Vhagar, Meraxes гэх хүчрхэг 3 луу байсан учраас олон мянган зэрэг нь амдаараа луунгалт шатаж Gardner овгийн Meryn хаан удам залах хүүхдүүдтэйгээ амиа алдан эцэст нь ялагдсан байдаг. 4,000 men were bathed in glorious dragon flame that day on what came to be known as the Field of Fire.
Харин Лорен Ланнистер ялагдлын дараа бууж өгөн баруун нутгийн захирагч Casterly Rock-ийн ноён гэсэн хэрэмтэй болж Westeros-ийн баруун нутаг Aegon хааны шинээр байгуулсан 7 хаан тусад нэгдсэн байдаг. Энэ олон мянган жилийн түүхт удам гэр бүлийн гишүүдийг бид House of the Dragon-оос харж болно. Casterly Rock-ийн ноён баруун нутгийн захирагч Jason Lannister. Lord Jason Lannister. Gathered that from all the lions. Түүний ихэр дүү Viserys хааны Master of Ships буюу хөлөг онгоц далаа тэнгисийг хариуцсан сайд байсан. Хоёрдугаар Aegon хааны Master of Coin буюу сангийн сайдаар ажиллаж буй Tywin Lannister нар гардаг. Game of Thrones-ийн эхлэлт хаан байсан Робертийн үг дээдс Stormlands-ийн буюу шуурхт нутгийн захирагч Storm's End цайзын ноён Boros Baratheon-ыг өөрсдийн талд оруулахар зэхэж ногоонуудаас ханхуу Aemond харуудын талыг төлөөлж ханхуу Lucerys Valyrian-аар очиж буугаар гардаг. I am Prince Lucerys Velaryon. I bring a message to Lord Boros from the Queen. Энэ уулзалтын үеэр аль аль нь хүүхэд байхдаа Lucerys Aemond-ийн нэг нүдийг сохосны хариуг нэхэж ханхуу Aemond өөрийгөө барьж чадлагүй уурлан дайрсан ч Boros Baratheon хэмэнд бодлоггүй цайзынхан дээвэр дор цус буу урсах хэмээн хоёуланг нь явуулдаг. Not in my hall. The boy came as an envoy. I'll not have blood shed beneath my roof. Take Prince Lucerys back to his dragon. Storm's End цайзаас тэд хөдлөхөд Aemond Vhagar луутайгаа Lucerys-ийг болон түүний луу Araxes-ийг хөнөөснөөр луудын бүжиг буюу Dance of Dragons нэг утгаараа эхэлсэн. Энэ мэтэр хоёр цувралын ертөнц гэр бүлийн төдийгүй үйл явдал, утга агуулга, хөндөж буй сэдв, харуулж буй өрнөлгээд маш олон талаараа ижил төстэй үцгэд ойролцоо мэдрэмжийг өгдөг. Гэвч нөгөө талаараа энэ хоёр бол маш өөр цувралууд. Яагад гэвэл Game of Thrones-д хоёр өөр твд, олон өөр гэр бүл овгийн өөр өөр дүрүүд гарч, тэд бүгд олон талд өөр зүйлүүдийг туулж, хоорондоо холбогдож, цувралын өрнөл явдаг. Харин House of the Dragon-ийн үйл явдал, King's Landing, тэр дундаа Red Keep цайз болон Dragonstone арал дээрх цайз хоёрын дунд ихэнх үйл явдал өрнөж, дөрүүдийн эргэн тойрондох өрнөл тэндээ явагддаг. Утга агуулгын хувьд ч мөн ялгаа их бий. Нэгэнд нь хаад, ноёд, олон эрх мэдэлт гэр бүлүүдийн хагарал, нэр төр, ёс зүй, бузар булааг олон талаас харуулдаг бол нөгөөхт нь нэгэн хүчрэг гэр бүлийн хагарал, ойр дотн явсан хүмүүсийн үйл ойлголцол, гадны хүчин зүйл болон дэрэгдэх хүмүүсийн нөлөө давтаж буй хүмүүсийн тухай гардаг. He said he was the prince that was promised to unite the realm. What? I desire peace as you do, but if it's ever... Did my father use those words? The prince that was promised. Энэ ертөнцид хатан, гүнж, энгийн иргэдийн нэгч бай. Бүр улсын бүх ноёд ирээд мэхийн ёсолсон ч бай. Эмэгтэй хүмүүст ямар хатуу, ямар их ялгуурлан харьцаж, эрх мэдэл, эрх чөлөө болон сонголтыг нь хязгаарлаж байгаа тухай өгүүлдэг. Оддын дан, Marvel Cinematic Universe, Middle-earth, Breaking Bad, Better Call Saul гэх мэт олон жил, олон бүтээл дагнан өрнөсөн дэлгэцийн бүтээлийг алийг нь эхлэн үзэх вэ гэдэг сонирхолтой асуулт гарч ирдэг. Ихэнх нөхцөлд нээлттэй хийсэн үзэгчдийн хүртэл босон дараалалаар нь үзэх нь хамгийн зөв байдаг бол харин энэ удаад заавал эхлээд Game of Thrones-ыг үзчихэд House of the Dragon-ыг үзэх шаардлага бага юм. Аль ч дараалалаар үзсэн сонирхолтой, үзүүштэй, авах зүйл ихтэй мундаг зурлууд болсныг үзэгчид болон шүүмжлэгчид бүгд мэдэж байгаа үзье. Харин та бүхэн зурлаа 7 өнөг бүрийн 5 гарагт HBO багцаас Монгол орчуулгатай хүлээн авч үзэхээ бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.